Өвлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ер нь 8 орон нутагт ямар ажлууд ойрын хугацаанд хийгдэж байгаа талаар бас их сонирхол татж байна л да. За ялангуяа Бадам зөвлөлт компани тогоо таслуулсан байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бэлтгэл ажлынудаа ямар байна? Тогоо залгуулсан юм болов уу? Энэ чиглэлээр 8 орон нутгаас ер нь ямар үүрэг даалгаврыг ямар байгууллагуудад хүргүүлж байна? Төв суурин газрын одоо өвлжилтийн бэлтгэл ажил одоо бэрхшээлтэй ямар зүйл вэ? За энэ Бадам зөвлөлт компани цахилгаан эрчим хүчийг 8 сарын 1-нд энэ цахилгаан төгсүүлж компаниас тасалсан. За энэ хоёр байгууллагын хооронд 2010 хэд оноос эхлээд энэ жоохон маргаантал юм байлээ. 17-8 оноос шүүхээр явсан. Тэгээ 24 онд бас шүүхийн шийдвэр гарсан. Энэ хоёрын цахилгаан эрчим хүчний хооронд. Тэгээ дахиад бас гэрээг хийгээд явж байгаа. За 25 оны энэ 9 сарын 1-ний өдрийн онцгой комиссийн 20 дугаар уралдаан гарч тэндээс тогтоол гарсан. За энэ хүрээндээ бас бид бүхэн за энэ бодлооны Бадам зөвлөлт компани онцгой объект тухайн өдрийнхөө 20 цагаас эхэлж цахилгаан эрчим хүчээр хангах тийм үүргийг онцгой комиссоос ганц төмөр дараад өгсөн. Тэгээд долооны станц маань өөрөө бас кагнуур хийх, зуух, тогоондоо бол засвар хийх тийм цахилгааны шаардлага байгаа гэдэг хүсэлт бол удаа ирүүлж байгаа. За энэ хүрэн дээр бас онцгой комиссийн албан даалгавар чиглэл өгсөн боловч одоо болтол цахилгаан эрчим хүчээр хангахгүй. Цахилгаан эрчим хүчээр хангах гэхээр урдаас янз бүрийн тайлбар хийдэг. Тэгээ гэрээ хийхгүй байна гэдэг. Нөгөө компани гэрээ хийнэ гээд 2-3 удаа гэрээнийхээ орган дээр нь гар хэвсэх зураг явуулсан. Тэгэхээр шаардлага хангахгүй юм дээр гар хэвсэх зураг явууллаа гэдэг. Тэгээ ийм нөхцөл байдалтай одоо 2% компани одоо хоорондын одоо асуудал байд юм уу? Дунд нь ингээ ард иргэдийг одоо өвлжилтийн бэлтгэл хангах. За ингээд дулаанаар хангах юм цаг болчиход байхад ингээд ганц төмөр гэдэг нөхөр одоо ингээд ямар нэгэн байдлаар ингэж гацаагаад одоо онцгой комиссийн шийдвэр гарчаад байх тэрийг үл хүндэтгдэг. Тэгээ утас шүрмсээр ирэхээр урдаас дарамтлаа. Та намайг дарамтлаад байна ч гэдэг юм. Чи ажлын шахаа ярина шүү дээ бид нар чи. Энд чи өвлийн бэлэн байдал хангах гэдэг. Тэгээ сурмааж юу гэдэг хүнтэйгээ хувийн харилцаанаас сууж таарч тохирддог хоорондоо. Ийм л байдлаас болоод одоо ингээд Бадам зөвлөлт компани тогны асуудал нэг 500 гаруй сая төгрөг гэдэг. За Бадам зөвлөлт компани болохоор тэрийг хүлээн зөвшөөрдөг. Онцгой комиссоос бид бүхэн тэгээд за энэ асуудлаар шүүхээр шийдээ. За ямар ч гэсэн цахилгааныхаа асуудлыг яаралтаа шийдэж өвлжилтийн бэлтгэл байдлыг хангах арга хэмжээ аваа гэсэн. За эднийхэн бол сар болгон бас дулааных нь үр төлбөр бас тодорхой байгаал юм байл л. Яг 500 ч юм уу хэд ч юм сар болгон бас тодорхой мөнгүүд тавиад ингээ нэмж төлөөдлөө яваал байгаа юм байлаа. Илүү төлөлт хийгээд. Ийм асуудал үүссэн. Шинэ дулаан дээр бол бас 350 сая төгрөгийн тогны өртөө. Тэгээ шинэ дулаантай болохоор гэрээ байгуулад тэгээ тог нөгөө явчихдаг. Тэгээ Бадам зөвлөлттэй болохоор тэгээ сурмааж өгдөг хүнтэй хувь харилцаанд хаардаг юм уу. Тэгээ тогоо өгдөг. Тэгээ ийм л байдалтай болчиход одоо ингээд бид одоо тэр хүний чи одоо шийддэг. Тэгэхээр эрчим хүчний яам руу ярьж байна. Баруун бүс эрчим хүчний зүйл шийдэж байна. За эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга намайг тог өгшил болохгүй гэсэн гэл одоо тэнд ингээл одоо аймаг орон нутгийн бодлого шийдвэрийг дагдаг нэг тийм том даргатай болцсон. Тэгэл бүхэл бүтэн том эрчим хүчний салбарыг авч явж байгаа ингээд ийм нөхцөл байдал үүсгээд байгаа гэдгийг хэлье. Тэгэхээр энэ үйл бол бас яг цахилгаан дулаанаар бадамлах төлийг хангахгүй бол дулааны бадамлах төлөөс одоо халаалт дулаан авдаг хэрэглэгчид одоо бас хүндхэн нөхцөл байдалд орох эрсдэл үүсэж байгаа гэж ойлгох уу? Тэр нь бол одоо өвлжилтийн бэлтгэл байдлыг хангах асуудлууд бол одоо явагдаж штэ. 9 сарын 15-наас халаалт дулаанаа өгч эхэлнэ. Иргэд аж ахуйн нэгжүүдэд. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчээр хангаагүй байж байгаа. Өвлжилтийн засварын нэлээд ажлууд 3 тогоогоо гуруулангийн бас ээлж засвар хийх юм яриад байгаа. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчээр хангахгүй. Цахилгаан өгөх талаар бас онцгой комиссоос бас давхар дахиад албан бичиг явуулсан. Тэгээ ерөөсө тоодгүй тэгээд нэг ийм хүн. Тэгээ утсаар ярихаар хүн дарамтлалаа хүн дэглээ гэж урдаас нэг тийм ярьчихвал байж яадаг. Тийм нөхцөл байдалтай. За ер нь бол аж ахуйн нэгжүүдэд за шинэ дулааны станц маань бол өргөтгөлийн барилгаа бол ашиглалтанд оруулаагүй байна. Бас энэ 80 орчим хувьтай явж байгаа юм мэдээ өгсөн. Тэгэхээр энэ халаалт дулаан орохоос өмнө бол өргөтгөлийн барилгаа бол ашиглалтанд оруулчих байх. Тэгэхээр шинэ дулааны бол асуудал бол харьцангуй гайгүй өвлжилтийн бэлтгэл 30 хоногийн юуны нөөцтэй гэсэн. Нүүрсний нөөцөө татаад авцсан. Тэгээ боломжийн байгаа л гэж үзэж байгаа. Энэ жилийн тухайд бас Моко компани маань
За гүн рүүгээ бол нөгөө нэг олборлолт нь орцсон учраас бүхэл нүүрсний гаралт бол бага байна. За энэ жилдээ бол бас бүхэл нүүрсээ бол бас нодлонгийнх шиг нодлон бол зүүн гүшүүдийн уурхаагаас 5,000 тонн, Моякогоос 35,000 тонн, нийт 40,000 тонн гэж гэрээ байгуулсан юм байлаа. За тэгээд энэ хүрээндээ бол хурч өгөхгүй. Энийг жоохон багасгаашаа гэдэг юм санал тавиал байж байгаа. Бид хүлээж авахгүй. Хоёр компани дээр бас тодорхой яг бууруулж болно. Гэхдээ энэ их хэмжээгээр 50% бууруулах боломжгүй гэдэг тийм санал хүргүүлчил байж байна. Тархтаа нүүрсний уурхаа бас энэ дэс салбараа нэгээд нодлон чинь 1 тонн нүүрсийг 180,000-аар зарсан юм байлаа. Тэгээ бас уурхаа эзэдтэй ярьж байна. Тэгээд энэ жил үнэ бас нэмэхгүй байх талаар хоёрдугаар бас зүүн сумуудыг бас хямдралтай нүүрсээр хангаачаа гэдэг ийм санал тавиал байж байгаа. Тэгээд эднийхэн болохоор яг нэг зүүн сумуудад тооны 140,000 төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэдэг ийм санал тавьсан. За ер нь бол онцгой комиссаас гаргасан 20 дугаар онцгой комиссийн тогтоолоор за бүх албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлүүдийг хөрвүүлсэн. За энэ хүрээндээ өөрийнхөө халаалт, шугам сүлжээ, бусад дулаалга байд юм уу те нүүрсийн татаа авалтын ажлуудаа бол хийх шаардлагатай гэж үзэж байгаа. За юунаас бол 9 сарын 15-наас эхлээд хөшөөтийн уурхайг бол нүүрсээ өгж эхлэгдэг ийм чиглэл манайхан бол саналаа хүргүүлсэн. Тэгэхээр энэ хүрээндээ бол тэднийхэн бол бэлдэж байгаа байх. Одоо хүмүүсээ гişүрээ гаргаад ямар ч гэсэн нэг гişүр төрлийн ажил эхэлж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр бол бид хамгийн түрүү энэ уулын сумуудаа төрүүлж эчим гişийн нүүрсээр хангах ийм төлөвлөгөөтэй байж байгаа.